Баянгол дүүргийн 24-р хороонд 2025 онд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил. Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн 260 гаруй мянган эргэн оршин суугчдад зориулсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг улс нийслэл дүүргийн төсвийн 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд 24-р хороонд хийсэн ажлын мэдээллийг тоймлон хүргэж байна. Авто зам зогсоол. 2025 онд дүүргийн хэмжээнд нийтдээ 16 байршилт 23.2 км авто замыг шинээр тавих болон өргөтгөн шинчиллээ. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 24-р хороонд Алтай утганы баруун талаас мод боловсруулах үйлдвэрийн хойд талын авто зам, Нарны гүүрний баруун тал, Лема эмнэлгийн хойд тал 24-26-р хороо, онцгой байдлын зүүн талын автомашин болон явган хүний замыг тус хийлээ. Дэд бүтэц. Баянгол дүүргийн хэмжээнд бороо орсон үед ус ихээр тогтдог 10 байршил байдаг. Тэгвэл 2025 онд Геодиз усны барилга байгууламжийн газраас дүүргийн ус ихээр тогтдог 5 байршил 400-ээс 1200 хүртэлх диаметртэй төмөр бетон хоолойгоор борооны ус зайлуулах шугамыг угсарсан. Тодорхойлбол энэ төсөл арга хэмжээний хүрээнд 24-р хороонд Алтай хотхон Нарны гүүр орчмын 1 км замын борооны ус зайлуулах шугам, Алтай хотхон 14-р байр орчмын борооны ус зайлуулах шугамыг шинжилэн суйрлууллаа. Явган хүний зам гүүр. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 10 хорооны 14 байршил 3500 м2 явган хүний зам тавихаар төлөвлөсөн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 24-р хороонд Алтай хотхон доторх явган хүний замыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинжилэн засварлав. Мөн ерөнхий боловсролын 38 дугаар сургууль руу явдаг явган хүний гүүр болон дундгол дээгүүрх явган хүний гүүрийг засварлан шинжлэх ажлыг хийлээ. Тогтчлт гэрэлтүүлэг. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 16 ширхэг цамхагт гэрэлтүүлэг шинээр суйрлуулахаар төлөвлөсөн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 24-р хороонд Алтай утган дотор 12-оос 15 м-ийн өндөртэй 200-аас 300 ваттын хүчин чадалтай 10 талд цамхагт гэрэлтүүлгийг суйрлууллаа. Мөн нийслэлээс хотын стандартыг хангуулах ажлын хүрээнд дүүргийн 34 хороонд тус бүр 50 сая төгрөгийн эрх шилжиж ирсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 24-р хороонд 20-р байрны урд байрлах Ахмадын сүйдрөвч, хорооны байрны зүүн урд байрлах сүйдрөвчийг засварлан шинчиллээ. Боловсрол. Баянгол дүүрэгт 2025 онд Баянгол боловсрол хөтөлбөрийн хүрээнд багш суралцагчдын хөгжлийг дэмжих чиглэлээр олон ажлыг хийсэн. Энэ хүрээнд 24-р хороонд нийслэлийн хүүхдийн 309-р цэцэрлэгийн салбар цэцэрлэгийн байрыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авч цэцэрлэгийн хүр хэмжээг нэмэгдүүллээ. Мөн дүүргийн 24-р хороонд төрийн өмчийн сургууль цэцэрлэг байдаггүй. Иймд Алтай утган дотор 960 хүүхдийн судалтай сургуулийн барилгыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар шийдвэрлэж, улмаар газрын асуудлыг бүрэн шийдээд байна. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.